Би 1962 онд 10 жилээ төгсөөд зөвлөлт холбоот улсын Москвагийн их сургуулийн Ломносовын их сургуульд хүн судлалаар суралцж төгссөн. Эх орондоо ирээд багшилж байгаа би хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст сургалт явуулдаг. Ноолуураар гар урлалын юм хийх, мөн арьс элдэх янз бүрийн тийм ахуйн хэрэгцээний сургалтыг явуулдаг. Энэ бүжиг бол одоо би чинь 10 жил байхдаа бас бүжиг сонирхдаг байсан. Бид нар чинь одоо 62 онд гэхтэл энэ Элдв учрын кино театр гэж байсан. Одоо хөрөнгөний бирж тэнд энтэг кинонууд гардаг байсан. Энтэг киноны дуудуулаад ангидаа бүжиглдэг байсан. Тэгээ би ангийнхаа охтууд авч бүжиглдэг байсан. Тэр янзаараа одоо хүртэл одоо охтууд авч бүжиглж эмэгтэйчүүдэд бүжиг зааж, эрэгтэй хүн ч гэсэн бүжиг заана л да. Бүжиг зааж бүжиглж байдаг. Энэ ирээдүйн бол одоо энэ гоё клуб нэгдээд бидний төлөө л одоо ажиллаж байгаа ийм сайхан газар одоо бид нар өдөр бүгд ирж бүжиглдэг. Би яармагт гэртээ яармгаас одоо 3 цаг өнгөрч яхад л 3 цагийн үед гараад төгжирч явсаар байгаа л энд 4 өнгөрүүлж ирж 5 цагаас бүжигэндээ ордог. Бүжигэнд орж бүжиглээд бүжиглэсний ач тус бол маш их хамрын ханиад чүрэхгүй одоо ханиад хүрмээр янзтай хүн чинь бас хамар амнаас усгоожаад тэгээд жаахан найтаж эхэлдэг штэ. Тийм үед чинь энд чинь бид нар чинь одоо хөлсөө гартал сайхан бүжиглээд инээ чанаагаад гарахад бол өстой хүний аз жаргалын гармон ялгарч байна гэж бид нар ярьдаг. Гэртээ очиад бид нар чинь нөгөө гэр орны хаажил хийгээл манай бүжигчин эмэгтэйчүүд ярьдаг байхгүй юу? Сэтгэл санаа сэргэтсэн бодол санах юм байхгүй гэртээ очиад баяр баясгалантай инээ таниатай байдаг. Тэгээ бүжигэндээ явахгүй болчихаар ч одоо уур хүрээд л 5 цаг болохоор бүжигийн цаг болохоор л одоо өндөлзөөл одоо байдаг энэ төр гэж ярьдаг байхгүй. Ерөөсөө бас тийм болчиход байна. Ерөөсөө аягүй сайхан одоо энэ чинь та нар харсан л ах бүжиглж байгаа хүмүүс чинь одоо зөмөрөө ямар ч нас ихэнх нь бол настайчуд тэгэл эрэгтэй эмэгтэйгөө тэгээ сайхан орчинд энэ чинь одоо арх тамхихгүй цэвэр орчин байдаг шүү дээ бүжгийн орчин чинь. Тэгээ соёл урлаг гэдэг чинь ерөөсөө хүнийг сэргээж байдаг, хөгжөөж байдаг тийм учраас бид бол өдөр өгöd зорж ирж бүжиглдэг. Тэгээ бид нарыг бол энэ өрөө гэж ерөөсөө албацсан байхгүй. Бид нөө хөгжчүүлэн тэр ярьдаг байхгүй юу? Ажил хийс бодник гэсэн бол яаж очихгүй дург үсэж явах бол бүжигэндээ бол одоо өөрснөө сайн дураараа одоо цагаа харан хоцорчихгүй юмсан гэж гүйжрээл энэ ч одоо хувцас олж байгаа улсуудын тэр чинь хөгжим дуу гарчхаар чинь зүгээр өндөлзөөл юм хүмүүс мартаад энэ тэр гарч орж хүүдэн шүү дээ. Тэгээд тийм сайхан байдаг. Би бол одоо 79-тэй баг 80 өгч байна. Би 80 100 хүртлээр бүжиглэн одоо надад өвдөж зовох юм байхгүй бүжиглэн. Манай үр хөвгтөөч гэсэн одоо бүжигэндээ явж та бүжигэндээ явж байгаа үзгээд миний хөвгтөөч бүжиг сонирхдаг. Одоо энэ аюу далимдуулж одоо бүжиг ирээдүйн бүжигийн клубт бүжиглж байгаа нийт ахмадуудаа манай клуб чинь сая өнгөрдөг бүтэн сая өдөр ахмадынхаа баярыг тэмдэглэсэн. Биднийг бол одоо үнэгүй бүжиглүүлж гарын бэлэг энэ төр өгдөг, урамшуулж байдаг. Дандаа бид нар бол өдөр бүгд энэ клубээс урамшил аваад цэнэглэгдээд явж байдаг. Тэгээд тийм болохоор эндээ ирэх дуртай. Тэгэд нийт ахмадуудаа хамтын баярын мэд хүргэж эрүүл мэндэд анхаарч одоо үлгэр жишээ одоо бүжиглж явахыг л одоо уриалмаар байна.